За 31 нь болохоор ийм куб тэгшлийн шийдүүд нь геометрийн дараасан 3 гишүүн болдог бол пиг болгоно. За тэгэхээр шийдүүд нь геометрийн дараасан 3 гишүүн болно гэдэг маань за энэ төгсөн байна тийм. Нэгдүгээр гишүүн альфа бол хоёрдугаар гишүүн альфа гүрчг нь q, дараах нь альфа гүрчг нь q квадрат. За энэ 3 бол манай кубчийн шийдүүд юм байна. Тэгэхээр шийдүүд юм бол энэ ингээд бичсэн байна тийм. Манай энэ маань x-с сон 1-р шид, x-с сон 2-р шид, x-с сон 3-р шид. За энэ биелэх учраас гэж байна. За тэгэхээр бид үржил задлахгүйгээр энэ чинь витийн чарам очиж тийм. Манай энэ 3 маань энэ x1 нь, энэ x2 нь, энэ x3. Тэгэхээр витийн чарамаар куб тэгшлийн хувьд манай 3 шийдийнх нь нийлбэр за даан 2-өөс үржил x1-ийг x2-оор үржүүлээд x2-ыг x3-оор үржүүлээд одоо x1-ийг x3-оор үржүүлж. Дараа нь 3 шийдийнх нь үржүүр. За энэ маань витийн теоремоор юу гэдэг вэ гэсэн чинь куб тэгшлийн хувьд за шийдүүдийн нийлбэр нь болохоор x квадратын өмнөх коэффициентийг эсрэгээр авна. Тэгэхээр p юм байна. За дараа нь 2-өөс үржүүр нийлбэр нь болохоор дараагийнх нь өмнөх гишүүний коэффициентийг хэвээр нь. За дараа нь яг гэсэн чинь энэ сул тоо эсрэгээр нь авна. Эсрэгээр нь хэвээр нь эсрэгээр нь. Тэгэхээр энэ маань эсрэгээр нь буюу нэмэх 216 болгоно. Тэг өмнөө ингээд ямар нэгэн коэффициент байсан бол тэрэнд нь бүгдийг хуваах гэсэн. За манайх нэг юм чинь хэвээрээ гарах юм байна. За одоо тэгээ энийг бичиж бүгдээ. За одоо манай 3 шижин гурлын ингээд өгсөн байгаа шүү дээ. Тэг энэ 3-ын нийлбэр гэдэг одоо саний хооронд орлуулвал альфа гүрчг нь q, альфа гүрчг нь q квадрат нийлбэр нь болохоор p юм байна. За одоо 2-өөс үржүүлнэ. За хэнийг ингээр үржүүлээд гэдэг. За эхлээд альфа гүрчг нь q. Дараа нь x2, x3 чинь энэ маань альфа гүрчг нь q гүрчг нь альфа гүрчг нь q квадрат. За одоо 1-р гишүүн нь альфа, 3-р гишүүн маань альфа гүрчг нь q квадрат. Энэ нийлбэр маань 156. За дараа нь болохоор яасан гэсэн чинь манай 3 шийдийн маань үржүүр альфа гүрчг нь q, альфа q квадрат үржүүр маань 216. Тэгэхээр энэ бүглэх юм нь энэ 156, энэ 216 юм шүү дээ. За эндээс бүгдээрээ ерөөсөө m-ийг олох гэж байгаа тийм. p-г олох гэж байгаа. За одоо нэг жоохон ясаад авчи. Тэгэхээр альфа гүрчг нь q, альфа гүрчг нь q квадрат маань p юм байна. За энэ болохоор альфа квадрат q, альфа квадрат q куб. Сүүлийнх нь альфа квадрат q квадрат. Энэ нь 156 байна. За сүүлийнх нь альфагийн куб, q-гийн куб маань 216 гарах нэ. Сайн тэгтээ нэг 3 хэсэг юм харагдсан уу юу? Энэ нэг юу дараалал уур битсэн юм байна. За эндээс бүгдээрээ m-ийн p-г л үржүүлэх болох гэдэг л да. За үржүүлнэ p-г л болох гэдэг л да. За одоо бүгдээрээ p-г эндээс яаж болох юм гэсэн чинь альфа куб q куб үржмэн 216 гинэ. Гэсэн чинь манай 216 чи юу вэ гэсэн чинь 6-гийн куб баггүй. Тэгэхээр альфа q2-ийн үржил маань 6. За манай энэ дараалыг 2-дугаар гишүүн маань 6 гэдэг хаддаг юм байна. За тэгэхээр дараа нь эндээс яах юм гэсэн чинь бүгдээрээ энийг харъя. За эндээс бүгдээрээ яах юм бэ гэхээрээ за энийг ингэдэж чагаад за альфа квадрат q гэж бас тэрийг би яах вэ гэсэн чинь альфа гүрчг нь альфа q гэж. Яг тэгвэл энэ альфа q-ийн 6 дахь гэдэгхгүй. Энийг болохоор альфа q квадрат гээд тэгээ q куб q-ийн тусад тавьчих. За энэ маань юу юм гэсэн чинь альфа q-гийн квадрат юм биш. Энэ нь 156. За одоо альфа q үржрийн 6-г тавина. Энэ 6, энэ чинь 6-гийн квадрат. За сүүлийнх нь энэ болохоор юу гэсэн чинь 6. За ингээд 156 болж байна. Тэгэхээр энэ маань 6 альфа дээр нэмэх нь 36q. 6-гийн квадрат чинь болохоор 36 шүү дээ. Тэрийг нөгөө тишээ хасчих. Тэгэхээр 150-аас 36 гасгаар 120.
За энэ маань бүгдээр дахиад 6 хуваагдахаар байна те. Тэгэхээр альба 6 хуваалаа 120-ыг 6 хуваалаа 20. За эндээс альба дээр хүн 6 Q маань 20 юм байна. За тэнгуут одоо бүгдээр явах вэ гэсэн чинь эндээс юу альба Q-гоос олж болно шүү дээ. Яг л энэ өвчн мэдэрч байгаа эндээсээ те. За тэгчээд эндээ орлуулж болно. Эсвэл эндээс нөгөө шууд бэлэн яах юм байна уу харъя л та бүгдээрээ альфа Q-ийн өвчтөр нь 6 байгаа. Тэгэхээр би энийг 6Q гэж болно. Альфа гэж болно. Тэгэхээр энд ингэж гарч байгаа юм шүү. Одоо нэгдүгээр илэрхийлээсэй. За альфа дээр нэмэх нь альфа Q-гээ би энэ чи 6-г мэдсэн шүү дээ. Альфа хүч нь Q квадрата, альфа хүч нь Q хүч нь Q хүч. За ингээ би P болох гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо эндээс яах гэсэн энэ хэрийн өвчтөр чинь 6-г мэдсэн шүү дээ. Тэгэхээр альфа дээр нэмэх нь 6-г нэмээд 6Q нэмсэн P юм байна. Тэгэхээр эндээс ингээ харсан чинь 6 дээр нэмэх нь энэ хэсгийг ялгачих. Альфа дээр нэмэх нь 6Q нь P-тэй тэнцүү буюу эндээс манай энэ нь 20 гэдэг шүү. Тэгэхээр 6 дээр 20-ыг нэмсэн P буюу манай P маань 26 юм биш үү. Тэгэхээр энэ 26 энэ хоёрын өвчин болохоор 6 гарсан шүү дээ. За дараагийнх нь. За 32 нь болохоор энэ нийлбэр нь 256 гинэ. Өөрөөр хэлбэл юу гэсэн сумма k 0-оос n хүртэл c-ээс k. За тэгэхээр k-гийнх нь оронд 0-оос хулаад n хүртэл орлуулах гэсэн үг. За энэ k-гийн за эхлээл 0-ыг тавилаа. Дараа нь 1-ийг тавилаа. Дараа нь 2-ыг тавилаа. Гих мэтлэн c-ээс хамгийн сүд n-ийг тавих юм шиг. Энэ маань 256 гинэ. За энэ бол дэд олонтгийн тоог болдог. Тэгээ c-ийн элементээс 0-ыг 1-ийг авъя, 2-ыг авъя, бүх боломжтой n-ийг авъя. За энэ маань юутай тэнцүү байдаг лээ гэж 2-ын зэрэг тэнцүү байдаг. Тэгэхээр 256 буюу 256 маань 2-ын 8 зэрэгт. Тэгэхээр n нь 8 байх нэ. За даан 33. За энэ нийлбэрийг тооцоолгоно. Тэгэхээр C9-өөс 1, C9-өөс 2 гих мэтлэн C9-өөс 9 нийлбэр болох маань. За гэтэл C9-өөс 0 9 элементээс 1-ийг авъя, 9-өөс 1-ийг авъя, 9 элементээс 2-ыг авах боломжийн тоо гих мэтлэн 9-өөс 9 элемент авах боломжийн тоо буюу бүх дэд олонтгийн тоо нь бүгдээрээ Паскалийн гурвалжнаас 2-ын 9 зэрэгтэй мэдж байгаа тийм. Гэтэл яасан гэж манайх энэ маань энэ нийлбэр өгсөн юм биш. Тэгэхээр одоо бүгдээ энд яах юм гэсэн миний олох гэдэг нь энэ C9-өөс 0 дотор байна. Ингээд нэмчвэл энэ маань 2-ын 9 зэрэгтэй юм байна л та. Тэгэхээр миний олох гэж байгаа нь энэ учраас бүгдээрээ маань олох гэж байгаа бүгдээрингийн чинь энэ илэрхийлэл маань гихвчлэн C9-өөс 9 гэдэг бол 2-9 зэрэгтээс C9 юмнаас 0 юмыг сонгоно гэдэг бол нэг шиг. Тэгэхээр 2-9 чинь биш үү? 512. Тэрнээс нэгийг хасаад энэ маань 511 гарах нь шүү. За 34. Энэ илэрхийллийн бином задрагааны сул гишүүнийг олгоно. За сул гишүүнийг олно гэж ямар ч эерэг ахуулаагүй гэсэн. Тэгэхээр би одоохондоо хэд дугаар гишүүнийг мэдэхгүй. Тэгэхээр C20-оос за энэ K дээр нэмэх нь 1 дугаар гишүүнгүүл энд K гэдэг тийм. Өөрөлдөө биномо санаад байгаа шүү дээ. Эхний гишүүн Y-ийн куб, дараагийн гишүүн маань хасах нэг бах нь Y-ийн. За энэ биномоос ойлгох гол та энэ сугаасаа нэг бином гэсэн сэдвийг хайгаад үзээрэй. Энэ K юм бол энд K гэх тийм. За энэ юу юм гэсэн чинь 20-схан K. Тэгэхээр энэ маань 20-схан K. За ингээд биномын дурын гишүүний задрага. За тэгэхээр C20-с K Y-ийн гэд зэрэг төшөлж амч өдөр 3-ыг 20-схан K орчуулна. За энэ маань болохоор хасах нэгийн K үрчих нь 1-ийг хуваах нь Y-ийн K гэсэн үг. За одоо бүгдээрээ энд ижлэхэн суурьтай Y-гүүд байгаа. Тэнийг суурьтай тавьчих коэффициент тавьчихна. За тэгээ энэ хоёр маань ингээд хувааж авчаас зэргүүдийг хасна. За үржүүлэхээр 60-аас 3K хасах нь K. За нэг сул гишний бол Y-ийг огт агуулаагүй байх ёстой учраас манай 60-аас 4K маань тэгтэн зүгсэг. Тэгэхээр K нь 15 багтах юм байна. За яг сул гишүүнээ ол гэсэн. Тэгээ бүгдийг энд орлохоор K-г 15 дахаар манай 16 дахь гишүүн сул юм байна. За C20-оос K-г 15. Тэгээд
одоо хамгийн сүүлийн бүтгсэн эндээ оруулчихна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хасах нэгийн К бүгдээр 15 гэд болцсон. А Y-ийн зэргийн 0 төсөм чинь 0 гэж таараа. Тэгэхээр C20-оос 15 30 хасах нэгийн 15 зэрэгт маань сондгоомж хасахтай гарна. Y-ийн 0 зэрэгт 1. За энэ маань маш их тоо гарах учраас энэ чигээр нь хариуг тавьчихё. Ер нь л 20 дээр энэгээр байгаа. За 35. За энэ илэрхийллийн бином захиргааны сул гишүүн 60 гинэ. Тэгээ бүгдээр Т эрг Т тоглож. За сул гишүүн бидэд мэдгэцсэн юм биш. За тэгэхээр одоо би нэг манай Т К-д нэмэх 1-р гишүүн сул явуулчих. К-д нэмэх 1-р гишүүн. Тэгэхээр С энэ маань 6 өмч 6-аас К-д нэмэх 1-р гишүүний К. Тэгэхээр нөгөө энд нөгөө хальт юуг нь харуулчих л да. Би А-д нэмэх Б-ийн Ийн зэрэгт байгаа шүү дээ. Энэ маань С N-с 0. Тэгээд А, Б гэснээр энэ 0 зэрэгт нэмчээ. Нөгөөх нь N-с 0 гэсаад дараа нь N-с 1 гэснээр B-ийн 1 зэрэгт А дээр энэ хэрэг ялгуур гэдэг гих хэмжлэн явсаар байгаа. С N-с N гэдэг бол А-гийн B-гийн болохоор N зэрэгт N-с N гэсад 0. Тэгэхээр нөгөө 1-р гишүүн гэж 0 байгаа. А 2-р гишүүн 1 байгаа. Тэмчээс К дээр нэмэх 1-р гишүүнгүүл эндээс 1 гэсад К. Тэгээ бүгдээр манай эхний гишүүн маань болохоор Z. 2-р гишүүн бол хасах Т бахан Z. Тэгээд энэ К маань энэний зэрэг тэгээд Z-ийн зэрэг 6-аас К. За тэгсэн чинь энэ маань сул тоон 60 гарсан гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр С 6-аас К, Z-ийн зэрэг нь 6-аас К. Тэгээд хасах нэгийн К зэрэгт Т-ийн К бахан Z-ийн К. За тэгэхээр одоо бүгдээр энэ Z энэ хоёр маань ижилхэн суурьтай ингээ хувааж амчин хасъя тий. За энэ маань би маань том шүү. Тэгэхээр энэ доороос үргэлжлүүлж. Тэгэхээр С 6-аас К, Z нь хувааж амчин 6-аас нь К-гаас нь К-гасчих юм байна. Тэгээ хасах нэгийн К, үрчгэн Т-ийн К. За сул тоо гэсэн учраас бүгдээрээ энэ маань яг тэг байх хэвээр. 6-аас нь 2К маань тэг. Тэгээд яг энэ сул тоо 60 гэхээр энэ маань 60 гарч байгаа гэсэн. Тэндээс К болсон чи К бол 3 юм биш. Тэгэхээр К нь 3 буюу энэ ч бүгдээрээ нөгөө 3-аа тавихаар манайх 4-р гишүүн гэсэн юм биш. Тэгэхээр Т 4-р гишүүн тэнцүүгээ энэ чинь тавихаар С 6-аас 3, Z-ийн болохоор 0, хасах нэгийн К-га 3, Т-ийн болохоор 3 гэсэн чинь 60 гарсан гэж. За эндээс бүгд ингэ чинь эрэг Т бол гэсэн. За С 6-аас 3 гэдэг бол 6-гийн факториалыг бахна. 6-аас 3-ыг сахаар 3, тэгээ 3-ын факториал. Z-ийн 0 зэрэгт 1, хасах нэгийн куб чинь хасах, тэгээ Т-гийн куб тэнцүү 60 гэсэн үг. За тэнгуэл одоо эндээс яах юм гэсэн энийг 3 хүртэлх тооны өчрөд хургаачаар 4, 5, 6. 3-ын факториал маань 1, 2, 3 өчрөд буюу 6. Тэгээ энэ хасах, тэгээ Т-гийн куб маань тэнцүү 60. Гэсэн чинь эрэг Т гэсэн чинь Т маань сөргөл гарах гэдэг юм да. За би хариуг нь хараадах. Угаасаа ч хариу байхгүй ш тий. За энд болохоор яг юугаараа сөргөл гарах гэдэг байна да. За одоо энэ 6-га энэ 6-тай орохоор хасах 20 Т-гийн куб маань тэнцүү 60 болоод Т-гийн куб маань хасах 3 болоод манай Т-ийн куб зурдаар хасах 3 гарах гэдэг юм. За өөрөөр хэлбэл манай энэ биномын захиргааны сул тоо гэсэн. Сул тоо гэдэг бол энд нөгөө Z гэсэн хувьсагч байхгүй гэсэн. Тэгэхээр ерөн зүгээр эндээс харахад энэ 6 анагч нийлбэр 6-нд бол энэний куб гэж тархна гэдэг нь харагдаж байгааз. За тэгэхээр одоо манайх энд яасан гэсэн чинь С 6-аас 3 гэснээр энэ маань ойлцсон. Тэгэхээр хасах нэгийн куб гэхээр яалтчгүй энэ хасахтай орох юм биш үү? Тэгээд Т-гийн куб. Тэгээд 60-таа тэнцүү. Коэффициент нь сул гишүүн 60 гэсэн чигээр. Тэгэхээр яалтчгүй манай Т нь болохоор куб язуудар 3 юм байна. Тэгэхээр эн чинь нөгөө сондгоод юу хасахтаа сондгоо зэрэг гаргаж юм чинь хасах юм биш. За энд болохоор эрэг Т гэсэн мэт шүү дээ тий. Тэгэхээр эрэг Т бол гарахааргүй байна. За 36 болохоор бүгдээрээ ийм нийлбэрийг болох юм байна. За тэгэхээр эхлээд би энэ логарифмын доторх энийг олох хэрэгтэй байна шүү дээ. За бүгдээрээ яг юу болох гэдэг вэ? Хоёр суурьтай. Энэ маань болохоор нийлбэр гэсэн үг. К-ийн хооронд 1-ээс 16 орлуулад нэм гэсэн үг тий. За тэгэхээр К-гаар эхлээд 1-ийг тавилаа. С 16-аас 1. Даан К-ийн хооронд 2-ыг тавихаар 2-ыг хүчин С 16-аас 2.
гих мэтлээ явсараад хамгийн сүүлд 16-ыг тавиад C16-аас 16 гэсэн энэ нийлбэрийг болгож байгаа гэсэн. За хэрвээ энд манайх ямар нэг юм коэффициент байхгүйсэн бол нөгөө хоёрын n зэрэгт руугаа илэрхийлэх гэдэг те. Гэтэл өмнө коэффициенттай байна. Тэгэхээр энийг ингээд нэг дурын гишүүн ингээ харсан чинь манай энэ дарааллын одоо манай энэ хэсэг шүү дээ юм л те. Энэ К гүрчгэн C16-аас К гэсэн хэлбэрийн гишүүн тусбар эхлээ янзлаа. Тэгэхээр К гүрчгэн C16-аас К гэдэг бол 16-гийн факториалыг бохно. Энэ ингээд тавьж өгсөн байна. К-гийн факториалыг хуваах нь 16-аас К-гийн факториал. За гэтэл дугаар К-гийн факториал чинь нэгээс К хүртэл тооны гэсэн үг шүү дээ. Урдаа юм К таагааз. Тэгвэл би нэг ингэж тавьчих л да. Энэ К байжиг тэгээ 16-гийн факториалыг авах нь энэ К-гийн факториалыг би юу гэж тавих вэ? Жишээл 7-гийн факториалыг би 6 хүртэлх тооны өрчгөн 7 гэж тавьчихлаа шүү дээ. Тэгвэл би К-гийн факториалыг юу гэж бичих болох вэ гэхээр К-гаас 1 хүртэлх тооны өрчвөрийг өрчгөн К гэж тавьчих. К-гийн факториалаа шүү. Тэгэхээр энэ маань ард нь энэ хэвээр байгаа. За тэгсэн чи ясах энэ хоёр багтагдсан. За тэгэхээр энэ маань цаашаа одоо юу болох вэ гэсэн чинь энэ хоёрыг бүгд нэмээд үзье л да. Одоо К-гаас сасгах нэг дээр энэ хойдлын 16-аас К нэмээд үзье. Энэ хоёр устдаад энэ 15 гарч байгаа. Нийлбэр нь 15. Гэтэл бүгд энэ томьёог санаа л да. Энэ нэрийг нэмэхээр яг n хэрэн дээр n-ийн факториал нэж байгаа. Тэгэхээр бүгдээ энийг юу гэж хэлээд байгаа? C-ээс K гэж хэлээд байгаа тий. Тэгвэл энэ нийлбэр нь 15 гараад байгаа бол би энэ дээдлийн 16-гийн факториалаа 16 гүрчих нь 15-ийн факториал гэж тавьчихлаа та. Тэгээд хуваарьдаар байгаа К-гаас 1-ийн факториалыг гүрчих нь 16-аас К-гийн факториал. За тэгэхээр юу болж байна гэсэн чинь нэрийг нэмсэн чинь яг 15 болж ир. Тэгвэл би ингэж болох юм шүү дээ. 16 гүрчих нь 15-ийн факториал байгаа учраас C15-аас К-гаас асах ингэж бол. За одоо бүгд яасан гэсэн чинь дурын энэ гишүүнээ одоо нэг ингэж бичсэн гишүүн за өөрөөр ингэж бичсэн гишүүнийг бүгдээрээ ингэж өөрчилж болох юм биш. Тэгэхээр одоо энэ бодлогоо цаашаа өргөжлүүлээд логарифм 2 суурьтай. За одоо бүгдээр юу гэсэн К гүрч нь 16-аас К гэдэг бол 16 гүрч нь. За 16 гүрч нь. Тэгээд C15-аас К-гаас 1. К байхад К-гаас 1 гэсэн чинь өөрөвл энд нэг юм чинь би 1-ээс 1-сад 0 гэж тавих юм биш. Тэгээд дараахан дахиад 16 гүрчин C15-аас гэснээр энд 2 байгаа шүү дээ. Тэгэхээр 2-оос 1-ээс хаар энэ маань 1 гэж өөрчлөгдөх юм байна. Гэж явсараад хамгийн сүүлийн энийг харсан чинь манай энэ 16 гүрчих нь C15-аас за эндээс 1-ээс хаар болох уу? 15 болох нь шүү дээ. За ингэж өөрчлөгдөх нэ. Тэгэхээр одоо бүгдээрээ ясгаж бүгднгээс нь 16 хаалтнаас гарчлах юм байна. Тэгэхээр C15-аас 0, 15-аас 0, нэмэх нь C15-аас 1 гих мэтлээ явсаар агаад C15-аас 15 буюу энэ маань манай нөгөө 2-ын 15 зэрэг тоосно. Тэгэхээр энд логарифм 2 суурьтай 16 гүрчих нь 2-ын 15 зэрэг болчих юм шиг. Тэгэхээр манай 16 маань юу юм гэж 2-ын 4 зэрэгт үрчих нь 2-ын 15 зэрэгт за үржүүлж юм чинь бүгдээрээ зэргүүдийн нэмчин логарифм 2 суурьтай 2-ын 4 дээр 15-ыг нэмэхээр 19. Тэнгүүд бүгдээ 19 урагшаа гаргаад 19-ийг үрчих нь логарифм 2 суурьтай 2. 2 суурьтай 2 маань нэг юм чинь манай хариу нь 19 гарах нэ. За дараа нь 37. За энэ илэрхийллийн бином задаргааны Z-ийн кубыг авсан гишүүн коэффициент нэг. За одоо манайх энэ 3 гишүүнтэй бином задаргааз Z-ийн кубыг авсан. За тэгэхээр бүгдээр 3 гишүүнтэй үед манай нэгдүгээр гишүүн Z-ийн квадрат, хоёрдугаар гишүүн маань А гүрчин Z, сүүлийн гишүүн 2 ах байна. За одоо нийт одоохондоо би нөгөө зэргийг мэдэхгүй шамсан Z-ийн куб байх хэрэгтэй. Тэгэхээр энд Z, энд Z байгааз. Гэхдээ энд ингэж болж байна. Z-ийн куб гэхээр хэрвээ энэ одоо 2 зэрэгтэй бол 4 зэрэгтэй бол авчихна.
Тэгэхээр энэ ч Б-ний хідэж үжүүлсэн энэ маань 2-ын өртгөн болоод гараад. Гэтэл энэ чинь Z-ийн кубик байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр нэгдүгээрт энэ огт байхгүй ч. Тэгвэл Z-ийн нөлөөр 1 болчих юм чи энэ 3 болох юм биш. Гэтэл манай энэ 3-ын нийлбэр нь яг 4 гарчих хэвээр. Тэгэхээр R-ийнх нь 1 байх юм байна. Тэгээ өмнөх коэффициент нь яах вэ гэсэн чинь нийт нийлбэр нь 4-ийн факторал, тэгээд тус бүрийнх нь зэргийнх нь факторал, 3-ийн факторал, сүүлийнх нь 1-ийн факторал. За ингээд нэг болчих чинь. Эсвэл надад өөр ямар боломж байна гэсэн чинь Z-ийн квадрат, за 2 дугаар гишүүн AZ өрчгөн 2 байна. За тэгэхээр энэ мөн нэг зэрэгтэй болж байна. Тэгвэл эндээс 2 зэрэг гарах юм чи эндээс заавал нэг зэрэг гарахаас аргагүй. Гэтэл манай зэргүүдийн нийлбэр нь 4 байх ёстой учраас сүүлийнх нь квадрат байх юм. За тэгэхээр 4-ийн факторал байх нь эхний илэрхийллийн зэрэг 1, дараагийнх нь 1, сүүлийнх нь 2. За өөр боломж байхгүй. Хэрвээ энэ 3 болчиход 6 болооч манай Z-ийн куб гарчихгүй шүү дээ. Тэгэхээр энийг агуулсан гишүүний коэффициент нь 160 гэж байна. За одоо энийг цаашаа илбэрчилчихье. За Т-ийн факторал 1, 4-ийн факторалыг 3-ийн факторалд авахад 4 болоод Z-ийн нөлөөр чинь 1, тэгээд А-гийн куб, Z-ийн куб өрчгөн 2. За энийг задлахаар бүгдээрээ 4-ийг 2 факторны факторалд авахаар 3, 4, 2-ийн өрчвөр, тэгээд Z-ийн квадрат, А өрчгөн Z өрчгөн 4 болчих. За одоо энийг цаашаа илбэрчилнэ. Тэгэхээр чинь 8 А-гийн куб, Z-ийн куб, энэ болохоор 12-ыг 4 өрчгөөр 48 Z-ийн куб А болж байгаа. Тэгсэн чинь надад энд юу гэж хэлсэн бэлээ гэсэн чинь Z-ийн кубын өмнөх коэффициент нь 160 гэсэн шүү дээ. За Z-ийн кубын өмнөх коэффициент гэхээр одоо би 8А куб, Z-ийн куб нэмэх нь 48 Z-ийн куб А, энэ хоёрын Z-ийн кубтэй гишүүнтэй Z-ийн кубыг хаалтнаас гаргачаар эндээс 8А-гийн куб нэмэх нь 48А. Тэгэхээр энэ коэффициент энэ маань 160-тай тэнцвэрсэн юм шүү дээ. Ийм байх А болох гэсэн. Тэгэхээр 8А-гийн куб дээр нэмэх нь 48А, энэ маань 160 гарах Z-ийг болох юм шүү. А болох юм байна. За бүгдээр 8 тухайчих юм байна. 8 тухайна. А куб 8 тухайар 6, ингээ 8 тухайар 20. Тэгэхээр эндээс А куб дээр нэмэх нь 6А-гаас хасах нь 20 гэсэн ийм куб төслийг бодох нэ. За энэ куб төслийг бодохдоо бүгдээр ингээд сул тоог нь харсан чинь хасах 20 байна тий. Тэгэхээр бүгдээрээ манай энэ шийд маань бүхэн шийд хэр болдох юм бол 20 хуваагчлах хэвээр. За тэгэхээр нь бол хасах тоо байвал ингээд хасгын нэмэх тоо гарахааргүй байна тий. Тэгэхээр эндээс бүгд нэмэх тоол хай. Тэгэхээр А-гийн оронд 20 хуваагч авах нэг тоог орлуул ихэд нэг бол яагаад ч болохгүй юм байна. За тэгэхээр 2-ыг орлуулад үзье. 2-ийн куб 6 өрчгөн 2 хасах нь 20. Тэгэхээр 8 12 гэдэг чинь яг 0 болчихно. Тэгэхээр би эндээсээ А тэнцүү 2 гэдэг шийд байгаа юм шиг. За куб төслөм чинь 3 шийдтэй шүү дээ. За үлдсэн шийд нь бүгд олъё. Тэгэхээр А кубтэй нэмэх нь 6А-гаас хасах нь 20 маань 2 гэдэг шийдтэй байна гэдэг чинь А-гаас нь 2 хуваагдана гэсэн үг. Тэгэхээр А-гийн квадратаар үржлэхээр А-гийн куб хасах нь 2А квадрат. Хасахаар А кубуд нь устдаад энэ хасгаал задалдаг учраас энэ нэмэх 2А квадрат л шүү. Нэмэх 2А квадрат тэгээд дээрэс нь 6А хасах нь 20 болж байгаа. За одоо А бүгдээр юугаар үржлэх вэ гэж 2А-гаар үржлэе. Тэгэхээр 2А-гийн квадрат хасах нь 4А. За хасгаар А квадратууд нь устдаад энэ ч хасгын нэмэх болчихно. Тэгэхээр энэ маань 10А хасах нь 20 болох юм биш. Тэгэхээр би 10-аар хөнье. Тэгэхээр 10А-гаас нь 20 гээд ингээд манайх энэ хоёрын өртгөн задарч байгаа юм байна. Энийг бодсонд нь сакрант нь хасахтаа буюу бодис шийд гарчихгүй юм байна. Тэгэхээр манай шийд ганцхан энэ буюу бидний сайлгаар шийд нь А тэнцүү 2 ах нэ. За 37 гэдэг. Тэгээ 37 38 мянга харсан чинь хоёр нэг бодлого байна. За тэгэхээр энэ илэрхийллийн бином задарлын Z-ийн кубыг агуулсан гишүүний өмнөх коэффициент нь 160 бол А болгож байгаа. Тэгэхээр эндээс харсан чинь хэрвээ X эрг Z-ийн нийлбэрийн n биномын задаргааны одоо X-ийн P, Y-ийн Q, R-ийн Z-ийн R-ыг агуулсан гишүүний өмнөх коэффициент нь манай энэ PQR-ийн нийлбэрийн n гарах хэрэгтэй те коэффициент нь нөгөө n-ийн факторалыг авах нь энэ зэрэг тусбарынх нь факторал байдаг.
За энэнд ингээ хэлсэн байна. Тэгснээ одоо манай энэ дээдлийн 37 дугаар руу байх хэвээр энэ задаргааны бином задаргааны ерхий гишүүн томьёог нь хялбарчлаа гэж. Тэгчээд бүгдээ Z-ийн куб өмнөх коэффициент нь 160 байх А болох гэж байгаа юм шүү. За тэгэхээр одоо манайх энэ хоёр чинь нийлээд яг нэг бодлого болж таарлаа. Z квадрат А-гийн Z нэмэх нь 2 4 гэсэн энэ задралын нийт дурын гишүүн томьёог чи. Тэгэхээр би одоо нийт 4-ийн факторал тэгээ эхний гишүүнийх нь зэрэг нь P, хоёрдугаарх нь Q, гуравдугаарх нь R-ийн факторал. Тэгээ эхний гишүүн маань болохоор Z-ийн квадратын, хоёрдугаар гишүүн болохоор A Z-ийн, гуравдугаар гишүүн болохоор 2-ын Z штэ 2 биш. 2 оны бодлогон дээр сүүдийнх нь 2. За 2. За тэгэхээр эхнийх нь болохоор P зэрэгтэй, хоёр дахь нь Q зэрэгтэй, гуравдугаарх нь R зэрэгтэй. За ингээд ерхийгч томьёогоо. За энийг ингээ хялбарчлаад нөхөх юм аа нөхчтэй бүгдээрээ. За эндээс 4-ийн факторалыг хаах нь P-ийн факторал, Q-ийн факторал, R-ийн факторал. Гэсэн маань Z-ийн 2P, үрчиг нь A-гийн Q, Z-ийн Q, 2-ийн R гэсэн. За тэгээ энд ингээ харсан чинь энд нөгөө юу ачиж Z-ийн зэргүүдээ нэг дөр авчиж тээ. За тэгэхээр нэг энэгээр нөхөхтөөс нөхөж байгаа учраас 4-ийн факторал явах нь P-ийн факторал, Q-ийн факторал, R-ийн факторал. Тэгээд A-гийн Q-г нь урд нь тавьсан байсан. Энэ нэрийг үржүүлж байгаа юм чинь Z-ийн зэргүүдийг нэмэхээр 2P дээр нэмэх нь Q, 2-ийн R зэрэгт. За тэгчээд нэг хэлбэрчилжээ. Нөхчээ. Тэгэхээр энд А-га албаатайхондоо мэдхгүй. Тэгээд энэ нь болохоор 2, тэгээд 1Q. За юм байна. За тэгсэн чинь өгсөн нөхцлөөс гэдэг нь энэ яаж гарчаас манай Z-ийн кубыг авсан гэсэн учраас бүгдээр нь 2P дээр нэмэх нь Q нь 3 гэж мэдэгдэж байна. За ингээ 3 мэдсэн. Энийг тэгэхээр 3 гэж тавих нь ш. 2P дээр нэмэх нь Q нь 3-тай тэнцүү. За эндээс бүгдээр PQR-ийн боломжуудыг тооцоолоод тэгээ А-гийн куб тэгшд гаргаад А болчих тий. За тэгэхээр энд яах юм гэсэн чи бүгдээрээ одоо нөгөө талаас манай PQR-ийн нийлбэр чинь энд нийлбэр нь манай N буюу энэгээр 4 байх хэрэгтэй. Гэвч чинь манай энэ PQR чинь эерэг бүхэл том гэж яг 0 гэж болно тий. За эндээс байж боломжуудыг нь бол ихээр байна шүү дээ. Манай энэ P биш дээ. 2 ижлэхгүй. 2 бол 2-ын 4-ийг нэстэрч шин. За 1 бол байж болно. Тэгэхээр P нь хэрвээ 1 байвал одоо 1-ийг орлуулж байгаа шүү дээ. Тэгэхээр Q нь болохоор 3-аас 2-аас 1 юм байна. За PQR нийлбэр нь 4 юм чи энэ ингээд 2 болох юм байна. За даан P 0 гэж болно. Энэ 0 гэж бол манай Q нь 3 юм байна. Тэгвэл R нь 1 юм байна. Яг тэгвэл манай энэ 3-ын нийлбэр маань 4 гарах хэрэгтэй. За ийм 2 боломж гарч иж байгаа юм шүү. За тэгвэл одоо бүгд 2 гишүүн олъё. Манай нөө ерөнхий гишүүний томьёоны нэг шүү дээ. За эндээ орлуулчих. За ихтэй эхний тохиолдол орлуулнаа. Тэгэхээр одоо 4-ийн факторалыг хуваах нь P-г 1 гэд болцсон. Q-г 1 гэд болцсон. R 2 гэд болцсон. Тэгээд A-гийн Q зэрэг нь 1. Тэгээд Z-ийн болохоор бүгдийг 3 гэж олох хэвээр. 2-ын R нь болохоор 2 байна. За тэгээд би Z кубик гэж нөлөөлж дараах нь нэмэх нь одоо энэ тохиолдлыг орлоо. Бол энэ тохиолдлыг орлуулж шүү. Энэ ерхий гишүүнийхэн томьёод. Тэгэхээр 4-ийн факторалыг хаах нь P чинь болохоор 0 байгаа. Q нь болохоор 3 аа. R 1. Тэгээд A-гийн Q чинь 3, Z нь бүгд куб гэдээ болсон. R нь болохоор 1 2 дахь тохиолдол. За ингээд бүгдээрээ Z кубын өмнөх коэффициент нь 160 гэх өгсөн байна. За энийг хэлбэрчлээ. Тэгэхээр 2-ийн факторал 4-ийн факторалтай хуваагдахаар 3 дэрийн 12, A гүрчэн Z-ийн кубыг гүрчэн 4. Нэмэх нь 0-ийн факторал 1 гэдэг шүү. За тэгэхээр нэрийг хураахаар 4 гараад A-гийн куб, Z-ийн куб гүрчэн 2. За дахиад хэлбэрчтэй энийг нэр үртгэж чинь 48 A гүрчэн Z-ийн куб, энэ болохоор 8 A куб гүрчэн Z-ийн квадрат. Z-ийн квадрат биш дээ, Z-ийн куб шүү.
За Z-ийн кубын өмнөх коэффициент гэсэн учраас Z-ийн кубын өмнөх коэффициент маань 48А дээр нэмэх нь 8А-гийн куб. За тэгэхээр эндээс яасан бэ гэсэн чинь энэ өмнөх коэффициент нь 160 гэсэн. Тэгэхээр 48А дээр нэмэх нь 8А-гийн куб нь тэнцүү 160. За энэ нэг А дээр нөхөх юм байсан харъя да. Энэ яасан гэсэн чинь А кубын илэрхийлсэн том юм энэ байна. За тэгтээ энэ жоохон хэлбэр нь сонир харагдаад байна тий. 0 чинь ортогоо илэрхийлээ бүгд нь урагшаа гаргачих. Тэгэхээр манайх 8А-гийн куб 48А хасах нь 160. Дахиад сайн нэг А кубын өмнөх коэффициентийг А1 байгаа юм чи бүгдийн 8 тухаач. Тэгэхээр А-гийн куб 8 тугаалаа 6А 8 тугаалаа 20 юм болчих. За энийг харж байгаа бүгд нөхөн гэхээр эндээс манай А-гийн өмнөх нь бол 6 юм байна. Энэ 6 юм байна. Тэгэхээр бидэрт нөгөө А квадратыг гişүн бохгүй энэ 0 юм байна. За сүүлийнхэн бүгдээрээ олсон чинь 20. Хасах нь 20 байгаа тий. За тэгээ энийг бид рүү яг өмнөх хөдөлгөөн дээр А-г олсон чинь А нь 2 гарсан шүү дээ тий. Тэгэхээр энийгээ би шууд 2 гэж тавьчих. Энэ нийлээд нэг бодлого байсан юм байна. За 39 төр бодлогыг харсан чинь 1/1-ийн m натурал тавахын илэрхийллийн бином задаргаан дах дараасан 3 гишний коэффициент нэргэнэ. Ийм байх юм бол. За дараасан 3 гишнийг харгалзан ийм дугаар нь бол ийм ерхий гишүүний томьёог бичээд өгсөн хэсгийг ашиглая гэж. За тэгэхээр би дараасан 3 гишүүнээ би одоо Т И-д нэмэх нь 1-р гишүүн. Дараах нь Т И-д нэмэх нь 2-р гишүүн. Сүүлийнх нь Т И-д нэмэх нь 3-р гишүүн гэж авчихсан. Тэгвэл энэ маань юу ингэж С М-с энэ И-д нэмэх нь 4 гишүүн гэдэг нь И байдаг тий. Тэгээд нэгийн хасах эргийн гэснээр хасах эргийн зэрэг нь Э. За тэгээ би энэ М-с А гэсэн тавина л да. Гэхдээ би нэгийн ямар зэрэг нэг юм чинь тэрийг бичихгүй. Дараа нь С М-с гэсэн А-д нэмэх нь 2 юм чинь 1-р А-д нэмэх нь 1. Дахиад би нэгийнхэн зэргийг бичихгүй орчих чи яагаад гэвэл нэгийн ямар зэрэг нэг. За тэгэхээр энэ зэрэг нь энд байна. А-д нэмэх нь 1. За дараах нь М-с А-д нэмэх нь 2. Тэгээ дахиад нэгийн зэрэг байгаа. Хасах эргийн зэрэг нь А-д нэмэх нь 2. За энийг бол би эндээс санглийн тавьмаар шүү дээ. М-с сангын. Гэтэ энэ нэгийн ямар зэрэг ялгаагүй учраас бүгд илүү бичгээ болёо. За энэ коэффициентууд нь харгалзан өгсөн гэдэг. Тэгээд за коэффициентуудаа ялгаж нэ. С-м-с I хасах нэгийн I Y-ийн I зэрэг. За энийг коэффициентыг ялгахаар С-м-с I-д нэмэх нь 1. Тэгээ хасах нэгийн I-д нэмэх нь 1. Тэгээд Y-ийн I-д нэмэх нь 1. За дараа нь болохоор С-м-с I-д нэмэх нь 2. Тэгээ хасах нэгийн I-д нэмэх нь 2. Y-ийн I-д нэмэх нь 2. За манай коэффициентууд гэдэг нь эднээс эхэлж байгаа шүү дээ. За эдгээр нь хасах. За эхнийх нь болохоор С-м-с I нь шүү дээ. Хасах нэгийн I-аар үржүүлж байгаа. Энэ маань хасах гинэ. Дараа нь С-м-с I-д нэмэх нь 1 гэснээр хасах нэгийн энэ зэрэг нь 1-ээр нэмэгдсэн. Энэ нь 100 гинэ. За дараах нь С-м-с I-д нэмэх нь 2. Хасах нэгийн I-д нэмэх нь 2 зэрэгт. Тэгээд энэ маань хасах 1140 гинэ. За тэгэхээр одоо эндээс бүгд энийг яаж олох вэ гэхээр за харьцааг нь л болохгүй бол энэ нэлээд эвгүй гарах юм байна. Тэгэхээр би эхний энийг энд нэг харьцуулаад дараа нь энийг энд нэг харьцуулаад хоёр тэгштэл гаргаж аваад тэгээ системлээ. За тэгэхээр одоо С-м-с I-г үрчгэн хасах нэгийн I-г хуваах нь С-м-с I дээр нэмэх нэгийг хасах нэгийн I дээр нэмэх нэг туваалаа. Энэ маань хасах 20-ыг хуваах нь 102. За энийг 10 торохоор дээр нь 2, доор нь 19. За тэнгуут эндээс одоо энэ хоёр I-д манаас сурагдчих. Тэгэхээр энд I дээр нэмэх нэг байгаа юм чинь энээр хуваах нэгийн зөрүү тэмцэл нэг хас тэмдэг гарчна гэсэн үг шүү дээ. За тэр хасхын урдаа тавилаа шүү. Тэгээд С-м-с I-а томьёогоор задлж. Тэгэхээр M-ийн факторалыг хуваах нь M-с хасах нь I-ийн факторал
Үрчгэн аян факторал. Доор нь эмийн факторалыг хуваах нь эмээс хасах нь I дээр нэмэх нь 1-ийн факторал. Тэгээд энд I дээр нэмэх нь 1-ийн факторал. За ингээд тэнцүү хасах 2-ыг хуваах нь 19 гэсэн үг. За тэгэхээр хоёр хоёулаа хасах юм чинь хасахт нь байгаад нэм болох чи. За энийг бүгдрийг хэвтэг хураахгүй бол муухай болно шүү дээ. За энэ хоёр ядах юм энийг хураач. За тэгэхээр энэ I факторал шүү. За тэгэхээр одоо бүгд нэгийг хуваах энэ бутрахааг энд хувааж ам чинь баримтлаад хувааж болно. Бас энэ ингээ анзааруулна шүү дээ. Энэ хоёр чинь бас нэгийн зэрэг тахгүй. Одоо энийг би 5-ийн факторал бол энэ бол 6-гийн факторал ууз. Тэгэхээр энэ хоёр хураагдахаар энэ доор нь I-д нэмэх гарна. Тэгэхээр тэр маань хүртэл дээр гараад за энэ хоёр чинь бас яг нэгийн зэрэг тахгүй. Урбал энэ M-с хан I яхад одоо энэ нэгээр идэв тооссон байгааз. Тэгэхээр энэ юу гэхээр энэ 5-ийн факторал хахад энэ 6-гийн факторал гэсэн үг. Тэгэхээр энэ хоёрыг хураахаар энэ дээр манай M-с сан I нь үлдэн. За тэр нь 2 дром чи ингээ гараад. Ингээд энэ маань 2-ыг хуваах нь 19. Энэ маань ингээ нэгтгэдэг шүү дээ. За энийг жоохон янзлая. Тэгэхээр 19 I дээр нэмэх нь 19 тэнцүү 2 M-с сан 2I. Тэгэхэд энийг урагшаа гаргахаар 21 I нэмэх нь 19 тэнцүү 2 юм. За ингээд нэг I юм тийм гараад иртэ. Даан бүгдээр яах юм гэсэн чинь энэ юу аач. Энэ дараас 2 хуваахад илүү амар юм харагдаад байна шүү дээ тий. За тэгэхээр одоо би энэ дараагийнх нь CM-с за энэ жижигрүүлж байгаа би бичээ. CM-с I дээр нэмэх нь 1 хасах нэгийг үрчгэн I дээр нэмэх нь 1 хуваах нь CM-с I дээр нэмэх нь 2 хасах нэгийн I дээр нэмэх нь 2 нь тэнцүү 190-ийг хуваах нь хасах 1140. За энийг нэг цэвэрхэн хурааж үзүүлъя тий. За яас энэ ч хасах 1140 л тий шүү дээ. За энэ хоёрыг хураана. Тэгэхээр энэ хоёр чинь I дээр нэмэх нэг энэ I дээр нэмэх нь 2 юм чинь энэ нэгээр илүү зэрэгтэй тий. Тэгэхээр энэ хураатахаар зүгээр хасах нь гарч байна. За тэр хасахын урд нь тавилаа шүү. Тэгээ энэ удаад би болохоор ингэж чи энийгээ M-ийн факторалыг хуваах нь M-с хасах нь I дээр нэмэх нь 1-ийн факторал үрчгэн I дээр нэмэх нь 1-ийн факторал. Тэгээд энэ хуваах нь гэж байгаа. Тэрийг би хуваах нь M-ийн факторалыг хуваах нь M-сээ юг хасах гэж чинь I дээр нэмэх нь 2-ыг хасаад үрчгэн I дээр нэмэх нь 2-ийн факторал. Хоёулаа факторалтай шүү. Тэнцүү за энэ ядаж нэг юм зураач та. Хасах 19-ийг хуваах нь 114. За 114 чинь юу н 19-т хуваагдах юм байна шүү. За 114-ийг бүгдээр 19-т хуваацчихъя. Тэгэхээр 114 19-т хуваахаар нь штэ 6 гарч байна. Энийг хороо бүр хасах нэгийг хуваах. Тэгэхээр энэ нэг хасахтаа энийг хасаад за хасахт нь хуваагаад за одоо ингэнэ M факторыг хуваах нь M-с хасах нь I дээр нэмэх нь 1-ийн факторал үрчгэн I дээр нэмэх нь 1-ийн факторал хуваах нь үрчүүлж байрын солиод M-с хасах нь I дээр нэмэх нь 2-ийн факторал дээр нь I дээр нэмэх нь 2-ийн факторал хуваар доор нь M-ийн факторал тэнцүү 6 нэг өдөр хасгууд давраацсан штэ. За тэнгүүт энэ хоёр харагдчихна. За энэ хоёр маань бас нэгийн зэрэг тооц энэ I дээр нэмэх 1 хүртэлх тооны дараас нь тооны үржир энэ I дээр нэмэх 2 хүртэлх дараас нь тооны үржир гэж энэ хоёр хурагдаад эндний үйл гэсэн чинь за энэ бичиж дээдлэлт нь I дээр нэмэх 2 хүртэлх. За энэ ингээ хурагдсан байгаа шүү тий. Доор нэг дээр нэг. За энэ хоёрыг харахаар штэ. Энэ болохоор I дээр нэмэх нь 2-ыг хэсэж байна. Энэ I дээр нэмэх 1-ийг хэсэж байна. Тэгэхээр энэ нь баг энэ яг дараагийн тоо шүү дээ. Тэр нэрийг хураахаар яасан гэсэн чинь бас ингээ хураахаар энэ нь M-с хасах нь I дээр нэмэх нь 1 ингээ болчих гэсэн. Энэ нь 6-ны 1. Өөрөөр бүгд ийм юмнууд хураадаг гэсэн шүү дээ. Энгийн байдлаар харуулбал
Одоо энд нэг 7-гийн фактораад бас энд нэг 8 факторал байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 7 хүртэх тооны учир доотлоо болохоор би 7 хүртэх тооны учрыг 48 гэж тавьж байгаад ингээ ороод байгаа гэсэн үг шүү зэ. За одоо тэгэхээр дээдлэлт нь id нэмэх нь 2, хуваарьдаа m-с хасганы хасганыг нь 6-ны 1. За тэгж төрөхчий тэгэхээр 6-г id нэмэх нь 12, 1-ийг үржихээр m-с хасганы 1. За нэг уршаа гарахаар 7i. За m-ийн уршаа гарах чи да тэгээ сул дагаа гарах чи хасах нь 13. За түрүүнийхээ гаргаж ирснээ энд авчирнаа. i-н 21-ийн i дээр нэмэх нь 19 нь 22 m юм биш үү? 21-ийн i дээр нэмэх нь 19 нь 2 m гинэ. За дахиж харнаа. 21 i дээр нэмэх нь за зөв байна. За эндээс m i болох гэдэг байхгүй. За энийг жоохон зэгцтэй тавьчаа. i-ийн дор i, m-ийн дор m авчиж тий хасах 13. За нэг арилгаад энэ маань хасах 13. Тэгээд 21-ийн i, m-ийн урагшаа гаргаад 19 хаш гаргаж. За тэгэхээр би эндээс m алгуулсан ч болж байна, i алгуулсан ч болж байна тий. За хас 2-оор хөрчилж. Тэгэхээр 7i дээр нэмэх нь 2m гэдэг 7i гинэ. Энийг 2-оор хөрчилж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ маань хасах 14i нэмэх нь 2m тэнцүү 26. Тэгээ 21-ийн i хасах нь 2m нь хасах нь 19. Шууд хооронд нэмэхээр 7i тэнцүү 7. За явж ир манай i ч нэг юм биш. За i нэг юм бол одоо m олъё. За хаамж орлуулж байна шүү дээ. За энэ дарталж. i нэг юм чинь 7-оос хасах нь m нь тэнцүү хасах 13 гээд хасах 13 маань уушаа харахаар 20 болоод m нь 20. i нэг m нь 20 юм биш. За хаана вэ наа манай утгач i нэг m нь 20 юм биш. Цаггүй муртадлага яваа. За 40. За 40 болохоор ийм шулуунтай параллел энэ цэгийг дайрсан шулууны тэгшлэг болгоно. Тэгэхээр манай энэ нэг юм шулуун байгаа юм байна. X-тэй нэмэх нь 5-ыг хуваах нь хасах 3, Y-с нь 2-ыг хуваах нь 1. Энэ шулуунтай параллел мөртлөө манай энэ цэгийг дайрсан шулууны тэгшлэг бичнэ. За ингээд хавтаа дахь тэгшлэг ингэсэн байна тий. За тэгсэн чинь огторгуу дахь тэгшлэг дээр бүгдийн чиглүүлэгч вектор нь гэл нэг параллел вектор аадсан да. Хасах 3 ба 1 манайхаар энэ хасах 3 ба 1. Тэгвэл манай энэ доотлын энэ хажлуу маань параллел юм чинь чиглүүлэгч вектор нь яг адилхан гэсэн. Өөрөөр хэлбэл манай энэ шулууны маань доор нь хасах 3 энэ гэсэн. Тэгээд энэ цэгийг дайрсан гэхээр энэ маань манай цэгийг нөгөө дайрсан цэгийн координат гэдэг шүү дээ. Тэгэхээр x-с хасах нь 1, y-с хасах нь 3. Тэгэхээр энэ маань x-тэй нэмхнийг хуваах нь хасах 3, y-с нь 3-ыг хуваах нь 1. За эндээс бүгдээрээ заавал тийм хэлбэрт оруулна гэсэн учраас ижил хөрөгчийг хасах 3-ыг нэмэх нь 9. За 3-ыг хэрэгээ урагшаа гаргаад 8 урагшаа гаргах чи ийм хэлбэр тавьсан багш гэсэн тий. Тэгэхээр x дээр энэ нэг юм байна. 3y-ийг нэмээд тэгээ хасах нь. Тэгээд a b-ийн нийлбэрийг олгосон шүү дээ. Тэгэхээр манай a нэг юм байна. b нь 3 юм чинь a b-ийн нийлбэр нь 4 юм байна. За эсвэл бүгдээрээ заавал ингэхгүй бас ингэж болно. Бүгдээ хийх тохиол ингээс орсон байдаг шүү дээ тий. Энэ хасах 3, y-с нь 2-ыг хуваах нь 1 шулуунтай параллел мөртлөө энэ цэгийг дайрсан гэвэл нэг бүгдээрээ зүгээр ингэж яач ижил хоригч ийшээ хасах 3-аар. Тэгэхээр x-тэй нэмэх нь 5 тэнцүү хасах 3-ыг дээр нэмэх нь 6. За одоо эндээс бүгдээрээ 3-ыг хэрэгээ урагшаа гаргаад бусдыг хоошоо гаргачих. Тэгээ y-г олсон чинь хасах 3-ны 1x нэмэх нь 3-ны 1. Тэнгүүл бүгдээрээ энэ шулуунтай параллел гэхээр манай энэ налалт нь адилхан байх хэвээр параллел юм бол гээд хасах 3-ны 1x харин сул тоогоо мэдхгүй гэж тавьчаад тэгээ энэ цэгийг дайрсан хэрэнд орлуулчихлаа шүү дээ. Тэгэхээр манай y нь 3, x нь болохоор хасах 1 нэмэх нь b. Тэгэхээр бүгдийн шингөө 3-аар ижил хуваар өчхөөр хоёртлын 3-аар үржлэхээр 9 тэнцүү энэ нэг нөгөөх нь 3 юм бэ.
За тэгээ эндээсээ B-г болохоор 9-ээс хар 8 тэнцүү 3 бий болоод за эндээсээ дэшигээ B-г авсан чи манай B маань 8 3 байна. За B чинь яаж байгаа л гэж манай нөгөө бичгээд байгаа шул үндэштэй. Тэгэхээр Y тэнцүү хас 3-ны 1x-тэй нэмэх нь B нь 3-ны 1. Тэгвэл энийг хөвтлийн 3-оор тэгэхээр 3Y тэнцүү хас x нэмэх нь 8 буюу бүгд ингээд урагшаа гаргаад эмхэгдчихвэл манай эгийн төсөл гараад ирж байгаа. Энэгээр S нь ч болно